Монголын залуусаа шин бичлэгээр уулзж байна. Энэ удаа хэдүүлээ панч гэдэг энэ сармагчны талаар ярина. Микрофонгүй болсон болохоор нөгөө мобил зэрэг тоглоомын бичлэгүүд дээр өөрийнхөө дууг оруулж ирж чадахгүй байгаа. Одоо ч миний дуу оруулалт маш сул байгааг та хэд анзаарж байгаа. За. Энэ панч гэдэг сармагч нь бол ерөнхийдөө анх төрөөд ихтэй голөгдсөн юм байши. Тэгээд амтны үрэлэн төрсөн мэдээж. Тэгээд амтны үрэлэнгийн энэ сармагчны ингээ сүүгээр өгжир мөгцсөн юм уу? Тэгэд яаж гэж байгаа нэг гайгүй том болгож л дээ. Тэгээд сүргийн нийгмийн ярилцаанд тасахын тулд тэр амтны үрэлэнгийнхээ тэр сармагчдын дунд оруулахдаа ганцаардан гэж дод нэг хөөрхийн юу оронгутааны юу чихэмлэг өгсөн юм байна л да. Тэгээд энэ бол ер нь төрхөөсөө эхлээд энэ сармагчин өөрхөө ээжээ гэж бодсон зураг мөргөн дээрээс харахад ингээ хөлнөөс нь чирээл явж байгаа. Та бас харсан л баг. Тэгээд хамгийн гол асуудал нь ингээ энэ сармагчин ингээ сүрэг дээр амар бүлийдүүлдэг. Тэр зураг нь хайм байна. Энэ ингээ сармагчнаа чирэж явж байгаа сте. Тэгээд энэ жишээ нь ингээд тийм хоёр сармагчин марагчин байлаа ойртоод очихоор ингэж түлхэж мүлхдэг эсвэл ирээд зөгтөг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд байсан. Тэгээд ингээд хай авсан газартаа энэ сармагчнаа чирээл энэ зураг мөргөн дээрээс харахад ингээд бүр нэг блокны дотор ингээд гадар хоосноос бүр ороо суучихсан. Оронгутааныхаа эвийг нь олоод ингээд блокн руугаа ингээд түшүүлээ суудсан байгаа сте. Тэгээд сүүлд үсгэд манай нэг найзтай болсон юм шиг байлээ. Энэ найз нь тэгээд нэг үсийг гараа хилж мөлээл тэгээд нэг байдаг. Хамгийн энэ хүмүүс энийг ингээд амьдсыг юу амьтны өрөөлөнд байлгах нь ингээд амар тамлгаа гэж үзээд байна. Тэр нөгөө нохооны бичлэг хийдэг тэр ах чсэн ер нь энэгээр бичлэг хийсэн л дээ. Тэгээд гой түүхүүд гээл тэгээ бүр аймгийн мэдээгээр хүртэл гарсан. Монголын мэдээний сувгаар хүртэл гарсан. Тэгээд интернет дээр хүмүүс хяналт авахын тулд амар энэгээр бичлэг хийж байна. Бүр үнэ вайрал болж байна. Тий. Би бол хяналт авахын төлөө биш. Хяналт авахын төлөө байсан бол би бүр эдит хийх байлаа. Тэгээ зүгээр үдэд бодлоо илэрхийлээд нэг хэлчихье гэж бодож байна. Энэ бол амьтны хүрээлэнд амьтдыг байлгах нь тамлал биш байхгүй юу? Энэ талаар бичлэг хийсэн хүмүүс нь бас зарим нь хэлж л байгаа л да. Амьтны хүрээлэн чинь ер нь хоол зундлаад амьтны хүрээлэн бол шорон гэж яг хүмүүсээр ойлгож болно. Амьтны хүрээлэн бодвол шорон. Харин энэ манай Монголын нөхцөлд байгаа гадаа нохой буудах, муурыг буудаж, цус нүдтэй нь хольж алах эн чин болонгууд бүр шоронгоос давсан жинхэнэ хам нь энэ байхгүй юу? Амьтны хүрээлэн бол зүгээр амьтдын яг шорон. Шоронгоос арай эрхчлөөтэй. Тэгтээ бол шорон. Яг гадаадын энэ амьтны хүрээлэн бол байгаль ногоон байгууламжтай юм бэ. Монгол бол тийм байхгүй. Нэг шилэн оргонд аваад чичээл доор нь мод үүсэд чинь тэр хүүхдийн нөгөө амьтны хүрээлэнгийн тэр юуг та нар харсан ба. Очиж үзсэн байхаа. Хүүхдийн паркийн Монголын Улаанбаатар хотын тэр хүүхдийн цэцэрлэг хүрээлэнгийн амьтны хүрээлэн. Тэр зүгээр доор мод твсэл шилэн оргонд хийсэн амьтд нь ямар өргөлтэй байгааг нь харж болно. Тэнчнээс. Харин энэ Монголын гадаа энэ гудамжинд байгаа өнсөж үхэж байгаа хүмүүст хөөгдөөд тэгээд дордтой амьтд нь ирж ингэж зодож байгаа. Энэ гадаа гудамжны нохоо муур эднэр бол жинхэнэ зүгээр хүн тамаас 7 дөр төрөөж шууд зарим нь хүч ийн. Зэрлэг байгальд бол харин амьтад өөрсдийнхөө эрхчлөөтэй байдаг. Тэгээд энэ амьтдын хүрээлэнгийн буруу юм нь юу вэ гэхээр яг төрөхт нь нөгөө өсөж байгаа штэ сүүгэр боожлаад тэгж бол болно л доо.
Тэгтээ тэрнээс болоод энэ амьтад чинь ялангуяа энэ сармагчин чи яг ингээ хүн шиг зан ааштай тэгсэн мөрлөө байгалийнхаа зүүн сумангоор явдаг амьтан штэ. Тэгээд энэ сармагчин ингээд хүний орчинд амьдруулсан болохоор ингээд амьтны үнэр нь байхгүй болцсон. Амьтны сэтгэл зүйн байхгүй, төрлөхөөс өөрийнхөө биеийг хамгаалах чадвар нь байхгүй болцсон. Дээрээс нь өөрсдөө шал өөр төрлийн нэг юм чирээд яваад байгаа. Жохон сул дорой харагдуулаад байгаа. Харагдуулахаар болгосон тэгэж өгдсөн хүмүүсийг нь ер нь буруу. Тий. Тэгээд энэ сармагчин ч гэсэн анх орж ирээд хүмүүсийн дунд байжснаа гинт гайхаж байгаа штэ. Ингээ гуцмавцтай хүмүүсийн дунд байжснаа гинт нэг амар өснөөстэй тэг нь тагжгаар амьтдын дунд ороод ирэхээр чи өөрийгөө тийм гэдгийг наа чи мэдэхгүй байгаа штэ. Тийм болгоно гайхаж байгаа мэдээж. Тэгээд энэ сармагчин бол өөрийг нь хоолдог тэр нэг хүн байсан штэ. Энэ хүн 6 бүр амар бүдгэл гарчсан байл л да. Тэгээс энэ хүн дээр ер нь амар сайн. Энэ хүн чинь сармагчиндаа дуртай. Тэгээ сүүлд манай өнөөс тоос амар сүргийг нь зүгээр ирээл зогтдог. Тэгээд угаасаа хооны дунд ч гэсэн юм байдаг. Яг ngo хүний тийм тэжээж гисэн хайр халамжийн дунд байдаг тийм нохоонуудыг гудамжны тийм нохоонууд ирж бүүлэддэг. Тэрэн шиг энэ бол бүр яг үнэн зорж байгаа байхгүй юу? Тэгээд амьтны хүрээлэн бол шорон энэ гадаа байгаа энэ нохоо муурыг алж байгаа энэ өдөр чинь бол зүгээр там. Манай хүн бол тэгээд сүүл өөрийг нь зодж байгаа сармагчны эсрэг тэмцэл үзүүлсэн. Дээр нь нэмээд шинэ найзтай болсон гэд гайгүй юмнууд илэрж байгаа. Тэгээд амьтдын эрхийн байгууллагаас энэ сармагчин руу их анхаарлаа хандуулж байгаа. Гэтэ энэ сармагчин гал ганцхан бичлэг хийгээд байгаа болохоор ер нь бол амьтад болгон бараг бүлэдүүлж байгаа. Жишээ нэг сүрэг байлаа гэж бодоход заавал сүргийнхээ хамгийн сул дорой бүлэддэг. Энэ бол зүгээр л яг нэг Монголын сургууль гэхгүй юу? Сургуулийнхаа нэг шуг буцааныг нэг бүлэддэг штеп. Тэрний шиг л энэ бол ёстой буруу үйл. Тэгээд тэр нөгөө нохооны тухай бичлэг гэдэг тэр ах бас хэлсэн. Яг ингээд нохтын хүмүүжүүлэх газар мазар сургуулийн газар мазар өгөхөд жижигхэн биетэй нэг тийм хоонуудыг цүнхрийн хоонуудыг ч юм уу тийм горгийн моргийг ингээд доберменүүд амар дээрлэгч гэдэг гээд яг тийм байхгүй юу? Жижигхэн өөрийг нь хамгаалах ихгүй дээрэс нь ямар сармагчин гэсэн үнэр байхгүй. Ийм ментэн болохоор угаасаа дээрлэгч байгаа нь аргагүй. Тэгээд ер нь бол амар өрөвдөлттэй л юм л да. Сармагчин бол ер нь хүнтэй хамгийн төстэй төрөл зүйл. Тэгээд дээрэс нь эдгээр чинь амьтныхаа зүүн сувингоор явж байгаа гэж бодлоо. Тэгэхээр чин амьтныхаа зүүн сувингийн талаас таарсан гэлээ ийм сармагчны өмнөр байхгүй юм чиж. Тэгээ сармагчин шиг бие авч явж байгаа байдал нь байхгүй. Дээрэс нь ингээ хүн шиг бас үйл бодолтой. Угаасаа хүний төрлийн амьтан болохоор тэгээд хүн чинь угаасаа нэг тийм сэн зантай байдаг штэ. Нэг зарим одоо Монголын пүүлийнүүд шиг тийм зантай сармагчнууд байгаа. Тэгээд сул дорой ихгүй нэг сармагчны ингээ шоглцохыг гэж бодож байгаа сармагчнууд бол зөндөө байгаа. Тэгээд дээрээс нь шаал өөр төрлийн нэг сармагчны чихмэл ингээд чирээд аваад яваад ахаар чи угаасаа эднэр бол дээрлэх нь энэ буруу угаасаа. Тэгээд амьтны эрхийг нь энэ талаар хариуцлага авна гэсэн.
авах нь ч зөв. Тэр амьтныг өсгсөн хүмүүс нь өөрсдөө буруу байхгүй юу? Хамгийн анхнаасаа ихт нь одоо энэ монголчууд бол унгыг ингэж гүүн ингээд унгаа голчоор өөр гүүнд ингэж унгаа алдсан гүүнд ингэж яадаг штэ өргүүлдэг. Тэгээ зэри янзгыг ч байсан бүр ямаанд өргүүлждэг хүмүүс байдаг штэ. Тэгээ тэмээ мэмээ бол сармагчны бол өргүүлэх нэлээд чанга баг. Гэтэ боломжтой байхгүй юу? Тэгээ ийм юм дээр эднэр энэ сармагчийг өргүүлчихгүй. Одоо энэ бол ингээд амтны ямар ч үнэр байхгүй. Амтны мэдрэмж авахгүй. Би авч явах байдал амттай шал өөр. Тийм болохоор амтд дээрлэж байгаа. Тэгээд манай монголчууд бол бүр энээс 7 дорштой. Бараал нохоо будаал тэрийг очиж эрсийг нь зараал. Тэгэл гэрийнхээ гадаагаа зээр мэрийг туугаал. Тайг дотор хямраас сэргээж ингэж амтд алж цус нүжтэй нь холиол. Байгалийнхаа зөхөлтгөөр явж байгаа тэр жижигхэн ийм өр төлөд хижээж байгаа амтдыг очиж буудаж хайр найраггүй алаад тэгээд өөрсдийнхөө бэрийг үзүүлж ингээд амтдтай зодтолдож модолж байгаа бичлэг оруулдаг хүмүүс зөндөө байгаа. Тэгээд нохоо зодтолдуулдаг. Энэ бол зүгээр л тарчлаан зовоолт. За миний хэлэх зүйл бол энэ л байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Энийг үзэл ёстой жинхэнэ Монголын нөхцөлийн бүх ингээд үйлс нь ингээд бүрдсэн юм шиг санагдсан. За хэлэх үг маань ийм л байна. Дараагийн бичлэгийг уулзъя. 12 минут болчлоо. За баяртай.